үзэгчтэй хангаар дэстүү зочинтой харилцаад бэлэн боллоо. Бид энэ удаад улсын хурлын дэд дарга улсын хурлын гишүүн Одон Туяаг студид орсон байна. Баярлалаа, танд урилга хүлээн авсанд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За хоёулаа ярилцлага одоо таны санаачлал өргөн барьсан хуулиудын талаар эхлээд ярилцъя. Хамгийн сүүлд одоо өргөн барьсан хуулиасаа үзэгчдэд танилцуулж байна. Тэгэхээр сүүлийн үед ер нь л олон хууль өргөн барьж байна. За миний зорилго бол аль хор нэг амьдралд ойрхон хүмүүсийн амьдралд одоо өрхийн орлогыг нь дээшлүүлчих, за хүний эрхийн хамгаалах чиглэлээр олон чухал хууль санаачлан батлуулж байгаа. За ерөн зүгээр бид нар ингээл амьдралаа аваад үзэхэр хүн ер нь юуны төлөө амьдрд юм бэ гэж үзэхэр бид нар чинь нэг сайхан амьдрмаар байна. За тэгээд бид нар сайхан амьдрахаас гадна үр хүүхдээ нэг сайхан нийгэмд амьдруулчих гэдэг л ийм л зорилготой штэ. Тэгээд ингээд бусад орнуудыг ингээд аз жаргалын индекс өндөр, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өндөр. За ингээд бид нар сайхан амьдарж байна, сэтгэл хангалуун байна гэсэн орнуудыг судлаад үзэхээр тэнд ямар зүйл ажиглагдж байна гэхээр гадаадын хөрөнгө оруулалтынд бол маш сайн чөлөөтэй одоо ажиллаж чадж байна. Авилгалын индекс маш бага байна. Дээрэс нь хүний эрхийн одоо хамгаалсан индексүүд одоо хангалттай өндөр хэмжээнд байна. За арчлалын индексүүд өндөр хэмжээнд байна. Засаглал нь цэвэр тунгалаг ийм байна. За авилгалт бол баг одоо байхгүй шахуу ийм улс орнууд л хөгжөөд байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ чиглэл рүү л одоо явах хэрэгтэй. Тийм хичнээн хэдийгээр ингээд хэвлэл мэдээлэлээр бид нар мундаг байгаа гэж PR дат чирэггүй эсвэл одоо хоорондоо хин нэгэн лөө бурууж ихэд сүүлийн үед тийм зүйл бол үнэхээр хэрэг сэтэрж байгаа юм бол байна л да сонгуульд төхөд. Тэгэхээр би ямар зүйл ярмаар байна гэхээр энэ Монгол улсад хүний эрх яг ямар одоо зөрчлүүд байгаа юм бэ гэдэг дээр сүүлийн одоо 4 жил бол яг ажиллаа. Анализ хийгээд тэгэхээр манай маш олон хуульд хүний эрхийн зөрчлүүд бол байна. За энийг бол одоо арилгахын төлөө ажилласан. За хамгийн чухал одоо өнгөрсөн оны 12 сард батлагдсан чухал хууль юу вэ гэхээр эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуульд Монгол улс шүүхийн шийдвэргүй хүнээ баривчилдаг зогсоосон. За энэ өөрөө одоо олон улсын саяны миний ярьдаг одоо индексүүд их чухал нөлөөтэй. Яа тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын одоо шинжээч дээрэл ерөөсө хэдэн бичиг баримтыг чи үзэл Монгол улс чинь бүр 98% нь шүүхийн шийдвэргүй баривчлалт юм байна штэ гэж зарласан чинь бүр цочсон. Үнэхээр бүр ичиж байгаа юм чинь. Тэгээ энэ дэр хүний эрхийн үндэсний комиссийн цай ажилласан илтгэлүүдтэй гаргаж өгсөн. Ингээд хамтраад засгийн газартай ажиллаад энэ асуудал бол бүрэн шийдэгдсэн. Одоо Монгол улс бол шүүхийн шийдвэргүй нэгч баривчилгаа Монгол улсад хийгдэгэ болно. Өдөр болгон өглөө 6-аас 22 цагийн хооронд одоо шүүгчид, жижүүрийн шүүгчид ингээд ажиллана. За хоёрдугаарт нөгөө хүнийг ингээд цагдаа хороод мартчихдаг байсан 461 тэгэл одоо ингээд хизээ шүүх хурлан болох нь мэддэхгүй, араас нь хүй хай гэх хөнгөө ингээд энийг бол бас таслан зогсоосон байгаа. Өөрөөр хэлбэл хугацаатай болсон. Маш нарийн одоо хуулийн хугацаа зааж өгсөн. Тэгэхээр бид нар эрх мэдэлтний үзмжээр биш иргэний одоо засаглал тогтож эхэлж байна гэсэн үг. За хоёрдугаарт нэгдсэн үндэсний байгууллагын өмнө Монголын нэр бүтэн болж байна гэж ойлгож байна. За хоёр дахь хүний эрхийн нэг чухал хууль бол одоо өргөн бариад одоо энэ 7 хоногт хэлсэн. Энэ юу вэ гэхлээр бас л одоо нэгдсэн үндэсний байгууллагын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх одоо комиссарууд гэж байгаа. Хүний эрхийн одоо яг жинхэнэ мэргэжлийн хүмүүс энэ хүмүүс өнөөдөр Монгол улсад яг айлчлаад байж байгаа. Тэгэхээр энэ олон улсын байгууллагаас өгсөн маш олон зөвлөмж байгаа. Улсын их хурлд өгсөн, засгийн газарт өгсөн, төрийн бус байгууллагуудад өгсөн, за шүүхийн байгууллагад өгсөн ингээд олон зөвлөмжүүдийг одоо үндэслээд Монгол улсад энэ эрүүдэн шүүх үйл ажиллагааг хараа тус болгох дээр одоо хуулийн төсөл санаачилсан байгаа. Хүний эрхийн үндэсний комисс. Яагаад ингэж хараат бус байх ёстой гэд бүх улс орон даяар яриад идэг вэ гэхээр ерөөсөө эрүүдэн шүүдэг хүмүүсийн арталд бол заавал улс төрийн том артал байж идэг. Эсвэл нэг том дарга байдаг. Чи битгий те арын би даа. Тэм учраас чи одоо тэр эрүүдэн шүүх ингээд энэ арга хэрэгслийг хэрэглэдэг шүү дээ. Тим түүх Монгол улс зөндөө гарлаа. Одоо би чи өөрөө цагаат тахлын комиссийн дарга штэ бас 30 онд бол ерөөсө тэр эрүүдэн шүүх мөх чинь ямар ч хууль дүрм журамгүй ингээд явж ирсэн. Тэгээд тэр ч утгаараа одоо бас энэ чиглэлээр ингээд
ажиллаж байна. За тэгэхээр эрүүдэн шүүх бол хараа тус байх ёстой гэдгийг одоо манай энэ шинжээчд бол олон удаа хэлж байгаа. Монголд бол 100% хараа тус бол бас ажиллаж чадахгүй байгаа. За хоёр дахь асуудал бол одоо та бас хэвлэл мэдээлэл мэдж байгаа бах. Бид нар нөгөө батлан хамгаалахын салбарт одоо хүмүүс амнасаа алдсаа, зодуулсан, нүдүүлсэн гэл ингээ зөндөө юм гарсан штэ. Тэгээ энэ тэр туушинд болсон заргийн зохион байгуулсан уулзалтанд би яг очиж суусан. Үнэхээр бас зүрх шимширмээр өрөдмөр л юм билээ. Олон хүн хүүхдээ амнасаа алдсан. Зүгээр эрүүл хүүхдээ цэргийн алба хаагаад ирээ гэж явуулаад тэгээд ингээ хүүхэд нь нас орчдаг. Эсвэл тахир татуулсан ийм зүйл байгаа. Тэгэхээр энийг одоо зогсоох чухал хуулийн залт юу вэ гэхээр энэ хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулинд нэг өгүүлбэр нэмж байгаа. Өөрөөр хэлбэл эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх энэ манай одоо үндэсний ажиллагаа гэдэг чинь ийм газар хэрэгжнэ гэж заасан байдаг. Тэрэн дотор нь энэ зэвсэгт хүчин хэлийн болон дотоодын цэргийн анги гэж үг байхгүйсэн. Тэгэхээр энийг нэмж оруулж байгаа. Тэгэхээр энэ өөрөө маш чухал гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр хүний эрхийн үндэсний комиссийн хуульд юу гэж заасан бэ гэхээр хүн өөрийн сайн дураараа гараад явах боломжгүй газруудад энэ үндэсний ажиллагааг бид нар хэрэгжүүлэх ёстой байдаг хуулиар. Тэгэхээр энэ юу ах вэ гэхээр хорих ангиуд байна, тийм үү? За зарим асрамжийн газрууд байна. Сэмүүтийн одоо сэтгц эрүүл мэндийн үндэсний төв дээр бас тодорхой хэсэг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ өөрийн сайн дураар гарч явж болохгүй хүмүүсд дээр эрүүдэн шүүх одоо энэ ажиллагааг заавал одоо урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэй гэсэн ийм хуулийн төслөл санаачилсан байна л да. Тэгэхээр энэ дээр бол манай гишүүд бол нэлээд дэмжиж байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдангуут ямар үр дүн гарах вэ гэхээр Монгол улсад байгаа эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх энэ үндэсний үйл ажиллагааныхан энэ байгууллагад чөлөөтэй нэвтрэх эрхтэй болно гэсэн. Ороод хүмүүсийн сургана, төрийн албан агчдаа сургана. За хүний эрх гэдэг чинь юм шүү. Эрүүдэн шүүн гэдэг чинь зөвхөн одоо зодож нүдээд байхыг хэлэхгүй. Хүнлэг бус харьцааг бас хэлнэ. Нэр төрийн гутаанд оромжлол одоо энэ хэлнэ. Эсвэл одоо манайх нар ярьдаг нөгөө дэгэлдэг өрдөг те энэ бүх чинь эрүүдэн шүүх гэмт хэрэг тооцогддээ шүү гэдгийг одоо бид нар урьдчилан сэргийлэх хамгийн чухал. Тэгэхгүй бид нар ингээ нэг хэрэг гарсны дараа л юм бол тэрний буруу энэний буруу гэдэг тэрнээс л боллоо энэс боллоо гэдэг. Гэтэл урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэдэг чинь маш чухал. Одоо манай энэ эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх юм бол нийт сүүлийн одоо 2 жилийн дотор 7400 төрлийн албан агчийг сургасан байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр 20 ангид байдал шал өөр болсон. Тэнд очиод сургадаг. За ингээд тэр 20 ял эдэлж байгаа хүн энэ миний эрхийг зөрчиж байна. Энэ хүн намайг эрүүдэн шүүцсэн байна бол шууд гомд гаргах хэрэгтэй. За тэр камер жуулт хийцэн байна. Ингээд энэ бүх ажиллагаа чинь ингээд дүрм журм олон улсын гэрээ конвенцийн дагуу ингээд хийгдэд эхэлж байгаа байхгүй. Гэтэл 20 ангиудад нь асуудал нь сайжирчээд байхад цэргийн анги дээр сайжрахгүй байж болохгүй шүү дээ. Тийм учраас энийг бол одоо яг ингэж үгсгээр одоо оруулж өгсөн ийм одоо зүйлүүд бол байна. Маш одоо цаг үеэ олсон зөв зүйтэй одоо хуулийн нэмэлтэн тийм ээ. Цэрэгт одоо хүүхдээ явуулна гэхэд одоо ямар ч ихтгэл найдваргүй болоодсэн шүү дээ. Энэ сүүлийн үед бол тийм сэтгэл зовдөг ийм юу байгаа. Тийм учраас зарим хүн мэдхгүйгээсээ тэр хэргийг хийдэг. Зарим хүн санаатай хийдэг. Тийм учраас бид нар энэ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг л Монгол улс явуулаад байх хэрэгтэй. Ер нь одоо манай хууль бол дандаа нэг хэрэг гарцсан хойно гэдэг. За хоёр дахь нэг чухал заалт юу вэ гэхлээр өмнө нь энэ эрүүдэн шүүхтэй холбоотой төрийн албан хаагч тухайн одоо иргэнээс мэдүүлэг авах үедээ эрүүдэн шүүсэн бол гэдэг нэг юм эрүүгийн хуулинд ял байсан. Одоо бол миний энэ хуулийн нэмэлтээр юу гэж орж байгаа гэхээр зөвхөн мэдүүлэг авахтаа биш ээ. Эрүүгийн байцаа шийтгэх тэр бүхий л процесст тэр шүүхээр ял авах хүртэлхтэй тэр бүх процесст эрүүдэн шүүж болохгүй гэж оруулж байгаа. Өөрөөр хэлбэл заримдаа одоо бид нэг нотлох баримт цуглуулах үе гарна. За эсвэл одоо хүнийг ингээд тэр шүүхийн байр руу ингээд нэг хоёглон хүрэгдэг штэ. Тэр хооронд хүнийг бас ингээд зодсон юм сая гарч байгаа байхгүй. Тэгээ тэр хооронд зодж гинэ гэдэг чи юу хэлж гин гэхээр мэдүүлэг өгөхөд нөлөөлж байгаа байхгүй. Одоо тэр хүний чинь замдан зодож нүдэд айлгаж цөрдүүлчихвэл тэр хүн чинь очиод мэдүүлгээсээ буцах юм гарна. Эсвэл өөрөөр мэдүүлж болно. Тийм учраас өөрөөр хэлбэл зөвхөн мэдүүлэг авахтаа гэж хуулинд байсан бол бүхий л одоо бүх процесст
одоо эрүүдэн шүүж болохгүй төрийн албаа гэж гэдэг ингээ оруулчихж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас эрүүдэн шүүхээс хамгаалсан чухал зүйл болно л доо. Хуулиар хамгаалаад өгч гэнэ тийм ээ. За таны одоо өөр одоо ажиллаж байгаа хуулиудын талаараас ярилцлага үргэлжлүүлье. Тэгэхээр одоо бас дараагийн 7 хоногт миний хамгийн нэг чухал хууль бол оёмл одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн чухал хууль байгаа. Энэ бол энэ салбарыг бас шин шатанд гаргах ийм хууль. Өөрөөр хэлбэл манад нэг оёлын салбар сүүлийн үед ингээд бүр хөгжихгүй байна л да. Ингээд олигтой хөгжихгүй. Хуучаа 2005 онд бүр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 29%-ийг штэ дангаараа хийжсэн гэдэг та бодоод үзтээ. 29%-ийг дангаараа оёлын салбар хийжсэн байгаа байхгүй. Тэгээ тэнд 33 мянган хүн ажиллаж ирсэн. Тэр бол энэ бол асар том салбар байсан байна. За одоо бол хүнийхэн тоо цөөрөөд нэг 4000 за хүрэхтэй гүтэй болсон. За ингээд энэ дүр зургаас харахад бол би зөвөр юу гэж утсан бэ гэхээр бид нар урд нь хийж чаддаг байсан ажлаа яагаад одоо хийж чадхаа болцсон гэд ингээд судлаад үзэхээр асар их татварууд нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо их олон оёдлын үйлдвэрүүдээр явлаа. Манай одоо улсын хурл үйлдвэрчлэлтийн байнгын хороо гэж бас шинээр байгуулагдсан. За үйлдвэрчлэлтийн байнгын хорооны одоо гишүүдтэйгээ бас ингээд ажиллалаа. 3 жил судалгаа хийлээ. Оёдлын салбарынхантай нэг бүрчлэн л одоо ингээд судалгаа хийсэн. За одоо яг бидний оруулсан хуулиар бол энэ оёмл бүтээгдэхүүний түүхийн эд, даав, туслах материал бүгд гайлын татвараас чөлөөлөх ийм хууль. Бид нар ч одоо нэг хэсэг дэмжих хэрэгтэй. Одоо юмаа оёе, юмаа үйлдвэрлэе. Гэхдээ бид нар чадсан штэ, бид нар хиймээр байна штэ гэсэн хэсгээ дэмжихгүй л одоо бүгдээрээ гадаадд гараад бас дуусах гэдэг штэ. Тэгэхээр энэ салбарыг ингээс хөөрхөн дэмжиж өгөх юм бол болох гэдэг. Тэгээ энэ нь бол улсад нэг шалтай мөнгө ордгүй юм билээ л дээ бас нэг. Гэхдээ хүмүүсттэй айгу дарамттай. Тэгээ хүмүүс ингээд гайлаар ихээр нь оруулж ирч чадахгүй. Ганцгаар ингээ бүр 1-2 орно. Ингээ эн чинь ингээл далд эдийн засгийг бий болгоно. Ганцгаар оруулж ирдэг гэл. Өчигдөр бас нэг юм бүрээс ойдог нэг 2 залуу дээр очиж уулзсан. Бүр тэр гэр хороолт ингээд нэг юм гараж түрээслээд. Тэгээ ингээд материалууд нь ингээл гайлын татвартай туслах материаланд татвартай болохоор айгу багаар оруулж ирдэг гинэ. Тэрнээс бит хоёр бол айгу их захиалга авмаар байдаг. Одоо бидний ингээд татвараар жоохон дэмжиж өгчвөл яг болох гээд байна. Одоо та хойлоо хурдан бодлуулаарай. Тэгээ хүмүүсээс ажиллах хүн олдохгүй байна. Тэгээ та нар аюу халамж их тараах юм аа. Тэгсний оронд бид нар яг ингээд нэг гайлын татварын чөлөөлөөд хөнгөлтэй зээл тэр өгдөг бол бид нар зүгээр хинээс ч гоохгүй маш их юм хиймээр байна гэсэн хүмүүс байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо таны энэ өмссөн хувцс, миний энэ өмссөн хувцс 100% одоо материал нь товчин, цахилгаан бүгд гайлын татварг болно гэсэн үг. Тэгэхээр үнэн нь хямдарна гэдгээр бид нар чинь бас нэг дотоодынхоо юмыг авч өмсөе гэхээр үнэтэй болоод байна гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол үнэн нь хямдарна. Хоёрдугаарт энэ бас нэг эдийн засагт оруулж байгаа хамгийн чухал хувь нэмэр нь бол ядуурлыг бууруулахад маш чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо манай эмэгтэйчүүд чинь оёдл гэхээр оёход бэлэн байна. Яа тэгэхээр нэг оёдлын машинтай л олчил ерөөсөө юм оёол бай гэж байгаа байхгүй. Гэтэл эдгээр чинь хол явж чадахгүй, гадаад явж чадахгүй, уулуурхайд ажиллагц нь хүүхдээ хардаг, хүүхдээ хөргөж өгдөг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань одоо олноор ажлын байр нэмэгдэх энэ их чухал зүйл. Тэгээ бид нар бас ерөнхийлөгч альчлаар Вьетнам Лаосоор явхад бол ерөөсөө л тэднийх анх бол хэдэн мянган үйлдвэр бол байгуулж ирсэн билээ. Тийм болохоор энэ бол ядуурлаас гарах бас хурдан арга л гэж харж байгаа. Эдийн засгийг бас дэмжсэн маш том одоо бодлого явуулж байгаа юм цаагаараа тийм ээ. Одоо ярилцлагын цаг өндөрлөлт өгч чинь та бас товч хариулаараа сүүлийн асуултыг асууя. Өргөн байраад одоо дэмжигдээгүй хуулиудын талаараас танилцуулаач. За тийм хууль байна. Сая Монгол улсын их хурлын тухай хуульд миний нэг заалт бас дэмжигдсэнгүү. Уг нь манай нэлээд олон гишүүд бас дэмжиж хамт гарын үсэг зурсан. Тэгээ яг чуулган дээр орсон чинь мэдхгүй яасан. Би уг нь одоо энэ хуулийн заалт батлагчвал авилгал их буурах гол үзүүлэлт. Гишүүдэд харин бүгдээрээ бүр дуртай дарах болов гэсэн чи харин дэмжээгүй. Ямар хууль гэхээр гишүүн бүрэн эрхийнхаа хугацаанд тайлангаас өөр юм одоо эд зүйлс тарааж болохгүй гэсэн ийм хуулийн заалт байна. Тайлангаас өөр юм тарааж болохгүй. Эсвэл ямар нэгэн хөнгөлөлтөө үйлчлэгээ үзүүлж болохгүй гэсэн ийм хуулийн төсөл байгаа. Тэгээ энэ маань
унчихсан. Тэгээ гişүүд тараалгүй яадгийн гал зарим загнал энэ хаяа баяр ёслолоор очихоор бас яаж гараа хоосоо очдгийг тэргээд ер нь бол би нөгөө нийтлэгээр нь гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо сонгуулийн жил тараажлахгүй л гэж байдаг штэ. Гэтэл сонгуулийн бус жил ингээд баахан хэрэгтэй эргэн тараадаг ш айлуудаар календар тараадаг. За тэгэл янз янзын бичиг цаас үзэг тэгэл айлууд зарим нь хог руу хайж байгаа тараадаг. Заримд нэг баахан аяг тараадаг. Тэгээд тэр чинь өөрөө их хурлын гишүүний хувьд бол хийх ёстой ажил бол биш л юм л та. Тэгээд энэ маань дэмжигдсэнгүй харамсалтай. За баярлалаа. Асуух одоо маш олон зүйл байлаа. Харамсалтай нь одоо бидний ярилцах цаг өгөр өндөрлөж байна. Та бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажил өсөд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ хангар дэстүүд одоо улсын хурлын дэд дарга, улсын хурлын гишүүн Одон Туяаг студид урьж ярилцлаа.